1951 оноос ихтэй дэлхийн инх тайвны бэлэг тэмдэг хүмүүнлэг ажлаараа дэлхийд тэргүүлдэг Miss World буюу дэлхийн Miss олон улсын гоо сайхны тэмцээний 72 дахь удаагийн шалгаруулалт энэтхэг улсад болох гэж байна. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын их сургуулийн, Хууль зүйн сургуулийн, Улс төр судлалын 4-р курсын оюутан Эрдэнэсовд эх орноо төлөөлөн дэлхийн Miss-ийн тэмцээнд оролцохоор тэтмээ гардан авчээ. Miss World буюу дэлхийн Miss олон улсын гоо сайхны тэмцээний 72 дахь удаагийн шалгаруулалт энэтхэг улсын аялал жуулчлалаараа алдартай Телангана хотод 2025 оны 5 дугаар сарын 9-өөс 31-ний хооронд зохион байгуулагдах гэж байна. За дэлхийн хамгийн том улс орнуудын ухаалаг, хүмүүнлэг, спортлог бүсгүйчүүд нэгдэн оролцдог Miss World тэмцээний 72 дахь удаагийн тэмцээнд Монголд эх орноо төлөөлөн оролцох гоо бүсгүй өчигдөр буюу 3 дугаар сарын 30-нд шалгарч шилжин явах тэтмээ гарт авлаа. 2023 оны Miss Болрон тэмцээний дурч дэлхийн 120 гаруй улс орны мисүүдээс барыг аврын хөдөлгөөний нүүр царайгаар сонгогдсон 2 тэрбум хүнд Монгол гэсэн нэрийг сурталчилж чаджээ. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын их сургуулийн, Хууль зүйн сургуулийн, Улс төр судлалын 4-р курсын оюутан Эрдэнэсовд эх орноо төлөөлөн дэлхийн Miss тэмцээнд оролцохоор тэтмээ гардан авлаа. За сонирхолтой 2025 оны үндэсний ялагч Эрдэнэсовд нь Монгол Улсын харьцаг Гэлэг жамцын Батбаярын охин Буур аврагын үр удам бөгөөд дэлхийд эх орныхоо нэрийг дуудуулахаар сонгогдоод байна. Asian Future компани хамт олон Miss World буюу дэлхийн Miss тэмцээний албан ёсны лиценз эзэмшигч бөгөөд Монгол эх орныхоо өв уламжлал, хувцас зүйсгэл, урлаг соёл, түүх дурсгалыг хацаргай огтоороо дамжуулан дэлхийд таниулан сурталчлах зорилготой ажилтдаг юм байна.